За guys 2025 оны 11 сарын 9-ний өдөр яг одоо цаг 4 цаг 35 минут болж байна. За өнөөдөр их юм бол би өөрийнхөө зорилгоо бол гаргасан. Тэгээд би бүхэл өдөр 11 сар эхэлж байгаад 9 өдөр ямар ч зорилгогүй явж исэн юм байна. За тэгээд энэ чинь бол ингээд за норм маань үеж би танаас ингээд хэлээд үгүй. За би энэ сар болохоор 5 сая төгрөг хийх зорилго тавьж байгаа. Гэхдээ өмнө нь би яг сарын 35 сая 10 сая хийх зорилго тавьдаг байсан. Гэхдээ энэ удаагийн 5 саяын зорилго маань яг юугаараа өөр вэ гэх юм бол би өмнө нь яагаад гэдэг асуултанд юусаа хариулаагүй байсан. Харин энэ удаадаа болвол би яагаад гэдэг асуултанд бол хариулсан. Би яагаад энэ 5 сая төгрөг хийх гэж байгаа юм. Эхний шалтгаан сургалтынхаа төлбөр, хоёр дахь нь AI subscription. Би өөрөө өдрийн тутамдаа AI хэрэглэдэг. Тэгээд дээрээс нь сургалтын төлбөргээд ойролцоогоор сард 1.2-оос 1.5 сая төгрөг гаргадаг. Тэгээд энэнийхээ зардлыг би яг одоогийн байдлаар шүүтэй айтаа гэж төлдөг. Тэгээд яг энэ мөнгөийг хийж чад одоо хамгийн ихний маш шалтгаан энэ байна. Хамгийн сүүр basic нь. За хоёрт нь гэх юм бол за YouTube-ийнхаа контентыг сайжруулах зорилготой энэ мөнгөийг хийж байгаа. За энэ мөнгөөр би болохоор тэр чи юу лээ? OGI юу лээ? Osmo Pocket юу лээ? Тим нэг би mic авах гэж байгаа. За би бол 500-аас нэг 600 мянган төгрөгөнд нэг mic авах гэж бол тооцоолж байгаа. За mic гэдэг нь ч одоо нэг ийм хөл юм амна гэсэн үг байхгүй. Энийг бодох юм бол ингээд дөрвөлжин илүү чанартай сайн гэсэн үг. Энэгээр ингээд бичих юм бол миний дууг бүр амар цаашаа болгочод байдаг байхгүй. Тэгэд одоо би нэгээд бариад ярьж болно л та. Гэхдээ миний дууг маань бүр амар хоошоо болгоод тэгээд бүр сонсоход аягүй хэцүү болгочт юм аа. За тэгээд би нэгт mic авах нь. Mic авснараа миний видеоны маань аудио сайжирна. Хоёрт нь болохоор би YouTube-ийнхаа thumbnail-ийг сайжруулна. Би AI-аар YouTube-ийнхаа thumbnail-ийг гаргана. Ингээд би Pixels-ийг ашиглана. За тэгээд Pixels-ийг ашиглахын тулд биш яг бүрэн функцээр нь ашиглахын тулд $30 төлөх хэрэгтэй. За тэгээд YouTube-ийн thumbnail сайжирна. Дараагийнх нь бол би AI-ийг бол subscription хийгээд контентын дээр бол ашиглана. Жишээлх юм бол өчигдөр би биш дээ манайхаа тэр чи юу лээ fuck марччихжээ. Тийм. Hello 2.3-ыг өчтөр би тест хийсэн дээ. Тэгээд би надад кредит байхгүйгаа учраас энэ залуугийн бичлэгэндээ шууд реакшн хийгээд шууд та нартаа ингээд хүргээ заагаад мэдээллүүдийг нөгөө явуулчаа гэж хэлсэн. Тэгэхээр яг Hello 2.3 гэх мэтлэн AI-уудыг та нарт бүрэн функцээр нь би та нарт заагаад юу нь яадаг, тэр нь яадаг энийг тэргээ зааж өхийн тулд биш дээ. Би at least нэг AI дээр 10-20 доллар зарах шаардлагатай байгаа байхгүй юу? Хамгийн гол нь надад мөнгө авахгүй учраас би бол ингэ хийж чадахгүй. Тэгэхээр би ийм үндсэн шалтгаануудаар болохоор би энэ 5 сая төгрөг хийх гэж байгаа.